Гологдсон хүнхэн. Баян ба хоосон. Байдалд зогсд намар цаг, сэтгэлд зогсд яруу газар, бэлэн далай гэдэг зөөлөн говь нутагт нэгэн хэсэг олон адуу сүргэлэн явхад адуу хэдийгээр алхлавч зөөлөн хуурай хүрсэн адууны хөлд гიშгэгдэж улбар тоос бужигнан улмаар аясын салхинд тугцаар цэлмэг агаарт замхарна. Ардаг тархан адуу нь алс талдаа бэлчгэд адуучин ядуу ард нь гэрийн зүг үсв. Эдэлсэн эзэн нь гэртээ дурлаж, идлэгдсэн морины жилдээ дурлаж, унсан морины толгойг хазаарын хүчээр эргүүлвч бүхэл бие надууны зүг явж уурга ташуур хөшөлдөд унсан морь тэмцэлдээд тал дээр ганц бие адуун дотор ааш тогширч морины гуйнд бүдүүн дашуур даснаас хийдэл тушааж адууны дундаас халиу морийг унсан урт уургаж ирсэн нэг гавшгай хүн гарч өмнө зүг чиглэн тавхсаар нэг баялаг айлын гадаа буужээ. Энэ хүн бол 30-аад настай махлаг хөх царайтай толгойд хэр болсон хөх цуу ямбуу зангиджээ. Нэр Долонгор гэдэг. Энэ айлын баруун талд том эсхийгэр ар биеийг саяхан шинэлсэн тул хойноос нь харвал дунд цагаан бөгөөд хар хэлгсэн осор бүслүүр татсан зураг мэт зурай. Өмнөөс нь харвал нодон жилийн арын бүрээсийг сольж хийсэн нь утаа болон бороонд баахан шарлсан тул буурангуй цайвар харагдана. Гэрийн хойд талд умраас өмнө хандуулсан хасаг тэрэг, сүйх тэрэг, төмөр тэрэг, цүүвэ тэрэг зэрэг 20-од тэргийг цовруулан өгсөрчээ. Түүний дор мөөр тэнглэг, хигээс, банз, буулга, тэмээний шат, хатсан ховоо, эвдэрсэн агруу торох, хувин зэрэг элдвийн юмсыг нэг дор овоолсон үзэгдэнэ. Мөн тэрэгнүүдийн баруун талд товруутай төмөр тэрэгнээс дэлийг хөхөлгүүгээр мухар зассан тарган хээрмэр уяатай байна. Бүдүүн хар суран хазаартай бөгөөд ногтгүй цул бураар уйжээ. Дохсон эмээл нь ясан хяртай, мөнгөн хэрэглэлтэй ба үүрэг навтгар загас уужин бөгөөд олонцог баг урагджээ. Энэ эмээлтэй морь хинийх вэ гэвэл баялаг гэрийн эзэн болдын морь байлаа. Түүнийхөө нь шар халуун цүстэй шарлан эдэлсэн янзтай саяын ирсэн адуучны морь уяатай байжээ. Эмээлийн будаг холторхой, элдв хэрэглэл хаашааш, ганцаг уртхаар сур, гүлэмд уранхай, шар шир байжээ. Түүнээс цааш харахад тэрэгний зүүн талд нь дан хэлгсэн ногттой далан булц руу хазаартай, яажгийн цагаан янгирцэгтэй, хар хэлгсэн олмоор хавирга гизийг нь тасартал олмолсон, сартай бордааг, цай ядуунаас барьсан бололтой төвцөж сохвцорч байтал дэрэгд нь хончин хүү дамдан ирж үчин хоноо цуглуулахаар тавхийг л мордоод бужигнуулан тавхиж одов. Мөн тэрэгнүүдээс зүүн хойш чонын аюулаас хамгаалдаг орой дээрээ салхин сэнстэй овгор хар мануул байв. Хотын зүүн ба хойд талаар мануулаас өндөргүй майжгийн бор гэрүүд нарны гэрэлд ханаа ярилцуулан салхины ширүүнд үнсээ бужигнуулж байлаа. Адаг зүүн өмнө аргийн чинээ хар аваахай хаяа ба тооноор зэрэг зэрэг харутай бургиж гадна хідэмүү тэрэг дэрэгдэн дэлүү чинээ аргалыг дээлийн хөтсөөр бүтээсэн байжээ. Баян айлын барлаг байгар хар гэрүүдийн нэг нь Долонгорын гэр ажээ. Гаднаа хідэн муусайн тэргийг үхсэн малын хэлхээтэй яс мэт тахиралдуулан ухсраад дунд нь гарсан бяцхан зайд хідэн тугал уйна. Долонгорт их жүгүй, эцэг жүгүй цөм нас баржээ. Болдын хоныг хариулсаар болдод итгэгдэж болдын адуу хариулах болжээ. Бол баян бол нутгийн ноёд төшмөттэй талархаж зарцаа албанаас чөлөөтэйгээр зардаг тул Долонгор мөн улсын албанд явахгүй, чөлөөтэйгээр учир явдлыг мэдэхгүй, бичиг үсэг гаргахгүй бүдүүлэг гэгчийн ард болжээ. Түүний эхнэр гэвэл Алс газраас тэнүүчилж явсан адгийн ядуу айлын бүсгүй баян болдын хаяаг дагсаар бас хэдэн жил болжээ. Аашцан сайтаач бол ядуу хүний эхнэр гин. Ажил сайтаач бол баян болдын зарц гин. Нас 22, нэр Мядаг гэдэг. Гиз дотроо хүүхэд олсоор 9 сар болж бие нь ядравч гэрийн дотор ажил хийх хүнгүүд бол арга буюу ажиллаа хийсээр байв. Мядагаас урд төрсөн хөвөн 2 нас хүрсэн бөгөөд Мядаг гэрээс гарч гадагш явахдаа хончинд нандны ээжид өгч харгалзуулах тул эмгэн хөвөөнийг их хайрлаж Мядагаас илүү арчлана. Долонгорын усны гангууд бол болдын уснаас ган ус авна. Мядаг болдын ажлыг хийж явах цагт уснаас дураараа авдагсан.
Одоо өөр зарцнаар авсан тул зарим нь мядгийг их ус авлаа. Бид түүний зарцуу гэх зэргээр хил ам гаргадаг гэжээ. Мядаг ганц бүсгүй 2 нялх хүүхэд сувилах нь бэрхтээ гэж одоо түр хүрээ бусад өрчлүүлэхийг хүсдэг ажээ. Долонгорын гэр доторх байдал хойморт бяцхан улаан авдартай түүн дээр гүнгүрваатай бурхан тагчээ. Өмнө нь цайны зориг тавих зүгц ба хүж хатгах ховд байна. Зүүн талд нэг авдрын дээр аяга, цом, пял, таваг зэрэг байна. Зүүн хойно долонгор мядаг хоёрын хэвтэх ор байна. Бусад зайд хуучин муусан ширмэл ширдэг уранхай тасархай хүм зэргийг дэвсжээ. Баян болд. Баян болдын нас нь төчөөд толгой нь халзан, гидс нь бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв боловч залин их бололтой. Жисчүүнээс дээш хувцсуул идэх бөгөөд сайн хувцсгүй. Түүний ихнэр дижид нас 40 аашсан хурдан, үг хэл ширүүн, санаа сэтгэл сайнгүй. Эд юмд харамч билээ. Болд хэдийгээр шулуун хүн боловч ихнэр нь элдвээр эвдэнэ. Болдын гэрт утаа тоос дортог үргэлжилсэн боловч эдэл гогшил тогтой. Царц хүүхэн 2 адуучин хончин нийлээд бүгд 4 хүн хөлслөн зарна. Тус тус сар бүр им хонь чулуун цай нэжгээдээс ихгүй хөлсөгнө. Зарим малаа ядуу айлуудад тагаан хадгалуулна. Дижид ихнэрээс хүүхэд юр төрсөнгүй тул ир им 2 нэг үр авч хойч өдөр хөгшин бие ургуулж хөрөнгө малаа эзлүүлж гал голомтой сахиулах гэж хэлэлцдэг билээ. Мядаг төрөх үрээ бусдад өгөх ба дижид үр авах гэсэн санал нийлэлдэж шийдвэрлэхэд хөгшин болсон хойно ганц үр тижээхэд ир юм тижээн, ийм бол тусгүй гэж дижид зарлиг буулгадаг билээ. Гэвч болд дижид хоёрын тахилын орон оройн чимэг болсон ловн ламаар заалгах ажээ. Ловн лам болдын гэрт ирж болдын авгай нүглийг арилгаж бурхны гутгийг олоход түхэн болгож замыг засаж өгнө гэж сан тавьж угаал үлддэг байв. Долонгор мядаг 2 тэр лам зүсгэлдэг боловч ядуу зарцнаар тул ловн ламын өршөөлийг хүртэхэд бас хувь тутдаг билээ. Мядаг одоо төрөх үрн ир төрж болдын дөрвөгдөх болтугай гэж бурхандаа залбирна. Үүнийг хүсхийн учир нь 2 нярай хүүхдийг арчилахад ажил төрөл орхигдох ба тэдээж тэтгэхэд бэрхтээ болно. Болдын төвчл баян хүний ганц хүү болж их юмтай, их эрхтэйгээр жарган суух болно гэж эцсийн сайныг хүснэ. Бас баян болдын үр болбол ловн ламын өршөөл багтаж амар жимрээр өсөж торно гэж итгэх бөгөөд ядуу бид хоёрыг тэтгэж түших газар болох болов уу гэж санахын тул билээ. Харанхуй шүн хар нутаг дээр. Удалгүй баян болдынх нутаг сэлгэж нүүх боллоо. Нүүхэд бүл мөхсдөг тул ойр хав явж үрээ даагунаж хонь саал сааж болдын суганд хавчуулж явдаг залуу чатамгай хідэн лам хар хүмүүсийг авчирч гэрээг хачаалуулж нүүх болоход дагаж яваа ядуу айлын зарим нь чирэг дутуу ба хөллөх хүсэггүй тул баян болдын гадаа байгаа хүсэг олон боловч бас л дутав. Дижид их дуугарч олон муусан хар овоохой хаяа дэрлүүлж нүүх суухад ярваг хэршиг боловгүй гэж ирээ зэмлэж аимшигтай их цухалдаж ам хамхагч хөтлөөгүй явгана. Болд хоосон амаа ангааж амьсгал тавцаж ийш тийш харж сүлхэгнэн цогсно. Долонгор ганцаар нүүх ажлыг захирч хөдөлгөв. Баян болдын нүүж явахад хаяа сагсан ядуу айлууд диждийн хараалыг их гихчээр амсаж үнээ шүдлэн хөллөөднөв. Долонгор болдын ажлыг орлох тул гэрээ нүүлгэх завгүй болж гаднаа хідэн өхөр уйж орхив. Мядаг ганцаараа нүүх ажлыг засаж оролдох гэвч бие хүндэрч ажил хийх аргагүй ядарчээ. Хүүхдийг төрөхөд их барьж авах гэсэн дамтны ээж майжиг жайжиг гэж оролцсоор хэдийн муу гэрээ ачаалсан боловч мядгийн ганцаар хоцроход хүрснийг мэдэж харгалзан хүлээв. 2 ядуу бүсгүй алгын чинээ балчир хүүхдтэй гурвуулаа айхын гэхээр айж, зовхын гэхээр зовж баян айлын хар нутгийг сахив. Цагаан гэгээ тасархын хэрд мядаг нэрайлахаар өвдөж эмгэн түших арга суух дэвсгэр зэргийг дөнгөж бэлтгээд мядгийг суулгаж гарыг нь түшгэд нэг үе хүчтэй өвдөд хүүхэд нь гарлаа. Эмгэн ухаан зүггүй сандарч учир зүггүй бөхтөгнөж гүөхээс өөр бүтээх юмгүй бац ч нүүх гэж гэрийн оосор бүчийг тайчиж хаяах тавчийг онгойлгосон тул шүний хүйтэн салхи гэрийн дотор сэрчигнэж бас эмгэн гал түлхийг мартсан тул хэдийн гал унтарчээ. Эмгэн сая сэхээ орж дэнгийн гэрлийг сүмэлзүүлж нярай төрсөн үрийг хоньны арьсанд боож
Мядгийн биеийг хүчит суулгаад галыг ноцоож нутаг дээр үлдсэн аргал хорголыг хормойгоор авчирч утаамай мандруулан түлж шүүл хийж өгөв. Харин золоор хэдэн хоногийн урд долонгор нэг муу им хонио нядалж өгсөн ажээ. Эдний ийхүн зүдэрч ядарч байсныг хэн мэднэ. Болдын гэр шин нутагт бууж бараа хогшлоо засгааж орой болж болд ихнэр хоёулаа нүүдэлт ядрав гэж тарган хоньны мах чануулж идээд эрт цагаан гэгээтэй байх дунджээ. Хөөрхий мядаг эмгэн хоёрын туйлаар ядарч байхад болд дижид хоёр дулаан хүнжилт дүйгтэл хорхирч байсан ажээ. Долонгор баг үнд өнгөрч жим болоход сая болдын гэрийг хөдөлгөж өөрийн эхнэрт дамтны ээжийг хан болохыг захиж би адуу хураад шин нутагт аваачаад эргэж ирнэ гэсэн билээ. Ядуу хүний ажил яаж цансны зоргоор бүтнэ. Болдын адуу олон тус тусгаар салах гажуу зүрүүд морд бас нилээд толгой мэдж дураараа сарниж явах хөвшөнгүү хэд би. Адууны бэлчээрлсэн газар мал далтлах орвон сондуул илбэг хураа хүн ганц долонгор тул яаж хурдан цуглаж болно. Яван явсаар адуугаа цуглуулж шин нутагт нүүж ирэхэд намар цаг адуу ширүүн туж болохгүй, нүүсэн газар ойргүй. Долонгор болдын дотоод зарц адууг гам хайргүй ширүүн тууж үл чадна. Гэдргээ гэргийдээ зовох боловч адуу гуслаад зөөлөн туусаар явтал шүүн орой болсон тул шин нутагт гүйцэд хүргэлгүй нэгэн хужиртай газар тогтоон орхиод гэдргээ явж гэртээ шүн мичид баруун хойш тонгоосоос хойш ирэв. Гэрт их гал тулж байх тул баахан гайхаж морой аргамжаад гэрт ороход эмгэн мядаг хоёулаа баярлалдаж нэгэн удаа сэтгэл амсхийв. Долонгор төрсөн өрн хүү бүсгүй алин болохыг асуувал эмгэн мядаг хоёр мэдэхгүй гин. Долонгор гарч хаяах төвчөө бөглөж гэрийг дулаан болгоод хүүхдээ хүү бүсгүйг үзвэл бүсгүй байжээ. Мядаг гасалж заяа мут бит хоёрт болтгойн будааг идэх ховдтой өр яаж төрнө. Дэж давгаа охин хүүхэд авахгүй гэж байсан тул үүнийг авахгүй бизээ. Өөрөөс гарсан үр тул харсаар байж яаж орхино. Тэжээхээс өөр аргагүй. Яаж үүнийг арчлана гэж цухалтахад долонгор хэллээ. Хүү бүсгүй ямар боловч аавна гэж болд өвгөн хэлсэн тул лав авах үз. Хэрв Исабл өөрөөс төрсөн үр тул төвөгшөө хэрэггүй. Ирэх биш арга олдно. Одоо зоввч хожим жаргах цаг байж болно гэж сэтгэлийг тайтгаруулж сайхан үг хэлсв. Тэр мэт ийм тийм үг хэлэлцэж суудал удалгүй өглөө болж нар ургав. Цай сүлэх сүүгүй тул намрын цаг хар цай уух нь их л аягүй мэт байв. Тэндээ 3 хонож нүүхээр шидэж долонгор адуугаа цуглуулж аваачаад эргэж ирэхээр адуугаа цуглуулад болдын буусан газар очтол нар баг үд хэтрв. Болд үдэш эрт унтсан тул өглөө босож адуу эрхийг хүлээж ядаад морио юулж юмд явахыг яарч долонгорт уурлаж суудал эхнэр нь мартснаа санаж хэллээ. Дамтны ээж мядаг хоёр шин гэрт ирсэнгүй. Мядгийн түрэг цаг ойртсон гэдэг билээ. Хэрв долонгор адуундаа явж айлт хонсон бол тэр хоёр хэцүүднэ. Болд үнэхээр санаа авч баахан зовж байв. Болд дижид хоёр зарцнараа хайрлан хамгаалах санаа энэ удаа баахан хожимдсан бөгөөд өнгөрсөн бороонд цов нөмрөхтэй адил болжээ. Удалгүй долонгор адуугаа хурааж ирээд дижид нарт өөрийн эхнэрийн нэрайлсан учрыг нэг нэгээр хэлв. Дижид сонсоод үнэхээр өрөвдсөн мэт үрчиж зовсон мэт жорлойж байна. Долонгор 3 хоноод нүүж ирэхийг хэлж буцав. Төрсөн хүүхэд эзэнгүй. Болдын эхнэр дижид өөрийн дүү болох хүүхнээс төрсөн 2 настай нэг хүү бий. Түүнийг үрчилж авна гэхэд болд тэр хүү золбон хүүхэд гэж баахан татгалзах ба сайн зарц долонгорын хүүхдийг авъя гин. Ийхүү ирэм харилцан зүрэлдэх тул лаван ламын эрхийг хүлээж ядаад ойр байгаа нэг зурхаачаас болд очиж асуувал мэргэн зурхаач төрсөн өдрийг нягтлан үзэж хэлв. Долонгорын бүсгүй бол үйлдэх өдөр төрсөн нь баг сайн боловч 24 тоот бүр бадаард одны өдөр төрсөн нь сэтгэл муу бөгөөд мунхаг хулгай дээрэмд дуртай болох ба мягмар гарагт төрсөн тул их урин нүгэлт бөгөөд даруй өхнө гэжээ. Нөгөө хүүхийн өдрийг нарийн сайн мэдэхгүй боловч бурхан багшийн мэндэлсэн пүрэв гарагт төрсөн гэх нь өгүүлшгүй сайн номд мэргэн урт настай их буянтай хүү төрсөн лавтай бөгөөд шоо төлгөнд үзвэл бас л сайн төлөг булаа гэж айлдав. Болд гэртээ ирж зурхаачийн хэлснийг ярьж суудал лаван лам морилж ирэв. Дижид яаран босож ширээ олбог бэлтгэж суулгаад аль хүүхдийг авахыг асуухад ловон хашир хүн тул төлгөө үзэж
хин дуртайгаа авбал сайн гэж мэргэлжээ. Болд эхнэр хоёулаа зөвлөж долонгорын охиныг үрчлэхгүй гэж тогтов. Үүнийг ядуу ирэм хоёр яаж олж мэдэх вэ? Болдыг төрчлүүлэх гэж гордно. Тэндээ хоноод нэг лам залж угаалган нэрийг нь Цэрэн гэв. Даруй хончин дамтан ирж хоёр гэр хамт нүгж болдын хаяанд був. Долонгор болдын дорвол дижид хэлв. Танаа мэдгаас төрсөн үрийг авахсан гэж өвгөн бит хоёр их боддөг юм. Зурхаач бол овонгоос асуувал талхвэ гэсэн тул яах вэ? Амьд мэд байвал хин хэний хэрэг бүтэх тул гэртээ байхаас өөр аргагүй болжээ гэв. Долонгор хэдийнэ уул учрыг гадуур сонсож мэдээд долонгор мядаг хоёр нэг үе зовно, нэг үе гомдно. Юунд зовно гэвэл сая төрсөн охиныг ламдраас тэгж муу гэсэн тул муухан болох буюу өгөхөөс зовно. А юунд гомдно вэ гэвэл нярай төрсөн Цэрэн үргэж авах хүн сургалбал хүүхэд авахыг хүсэх хүн элбэг боловч Цэрэнгийн нэрийг зурхаач гутаасан тул авах хүн олдохгүй эцэг гэхээс өөр хэрэглэх хүнгүй болжээ. Мядаг дэмийл уурлаж Цэрэнг харах боловч өөрөөс төрсөн үр тул бас л хайрлана. Долонгор миний гологдсон хүүхэн гэж хайрлагч аятай өсөхийг хичээнэ. Диждийн дүүгээс төрсөн хүүг болд үрчилж тэжээсэн бөгөөд нэр нь муу нохоо гэх боловч хожим Магсар гэж нэршжээ. Долонгор болдын зөвхөн адууг адуулах биш, бусад тэмээ хариулах, цуглуулах ба гэрийн хар ажил зэргийг бас оролдох тул борь бохисхийг чөлөөгүй. Болдын ажилд морь нохоо мэт зүтгэн. Баян болдын бие өвчин хуучингүй, бага цагаас малын ажлыг оролцсон хүн тул малыг яаж маллах, бэлчээрлүүлэх зэрэгт дадамгай бөгөөд бас ч өөрөө гадуур ажлыг хийлцэн. Дижид гэрийн ажлыг захирах тул дорд зарцнарт ноён суун, малын ажил гэгч үнэхээр дуусгаргүй. Урд өдрийн ажлыг энэ өдөр дахин мөрдөж, энэ өдрийн ажлыг маргааш дахин хийж, нэг янзын ажлыг өдөр бүр хийнэ. Унтахаас өөр амрах чөлөөгүй. Жишээлбэл хончин дамтан өдөр бүр хоныг хариулна. Долонгор өдөр бүр адуунд явна. Бүсгүй зарцнаар өдөр бүр тогооны ажлыг хийх ба түл шуунц зэргийг бэлтгэн. Морь мал саах зэрэг ажлыг хийнэ. Өдөр сар гэдэг харавсан сум мэт хурдан тул ийн тийн аж төрсөөр хид хідэн он болоход болдын мал нилээд өсжээ. Долонгор мядаг хоёр болдын ажлыг хийж хаяаг зүсээр 1910 хэддгээр он болоход 2-3 бодтой хідэн хонтой болж хаяа сайтай айлыг түшсээр хишиг халтаж хідэн малтай болов гэж баярлдаг бүлгийн. Долонгор баян болдын адуу малыг олон жил адуулж томоотоо сайн гэж болдод их итгэгдсэн байв. Болд долонгорыг бусад зарцнараас онц үзэж хуучин дээл гутал мэтийн элдв зүйлийг хаяа илүүчилж өгнө. Медгаас төрсөн хүүг ловн ба болдонд дижид нарын заавраар гэлэн лувсан шавд болгон гэлэн лувсанд шав болгон өгч татсан суулгасан юм. Энэ хүү дандны ижид их тасаж ихээс илүү санахтул эмигнээс салж бүдүүн ламын өмнө том шогол тэрж суух нь үнэхээр зовлонтой бөгөөд үргэлж харахыг хүсэх боловч долонгор айлын зарц ядуу хүн тул юунд хүүгээ олон эргэж очих унлаг олдох ажээ. Хүүн хаяа гэртээ ирж дамтны ээжийн хөдсөн дээлийн хормойг нүмерч илхэн хөхийг заримдаа үлгэж хөвтдөг боловч лувсан гэлэнгийн зан ширүүн хүү 15 хоногоос илүү чөлөө өгөхгүй тул долонгор айж олгосон чөлөөнөөс хэтрүүлэхгүй хүүгээ дацсанд хүргэж өгөхөд хүү нэмэгнээс салж ядан эргэн харж нулимсаа унагсаар явдаг ба ялангуяа долонгорыг орхиод мордох хэрд нүдний нулимс их гарах боловч багшийн дуу сонсдвол дув дуугүй болж нүрээ буруулна. Лувсан гэлэн хүүд бандир авчун сахил хайрлаж данзан гэдэг нэр өгөөд итгэл ламын чодов ерөөл магтаал хангал зэргийг заах бөгөөд хүүгийн оюун цэцэн тул амархан тогтооход лувсан миний шавь данзан хожим надаас илүү лам болно гэж баярлана. Гэвч лувсан багтаа багштай их зодуулж эрдэм сурсан тул шаваа өөртөө адилтгаж шавь данзныг ном сайн тогтоох боловч зодохгүй бол цөв барчт нь арилгахгүй болох ба зодуул зурсан эрдэм санаанд тогтцтой амтанд тустай гэж данцны хувцсыг тайчиж нарийн гөрмөл сураар ороологдог билээ. Хүү гэрээ санахын дээр ном хичээж тогтоовч багш бас үргэлж зодох ба ухаан тэнэг болно гэж цадах хоол өгөхгүй өдөр бүр хідэн аяг харцай боовны хугархай өгөх ба орой ганц 2 аяг хоол идүүлнэ. Үүнд их л зовж өлсөж амьдрах ба багтаа түүхийн ус их уусан хийгээд совилгаа муудсан ба хатуу багшийн гарт нухлагдсан зэргээс битэг өвчний хөрөнгө тогтжээ. Долонгор мядаг хоёр хүүгээ татсан суулгаж их эрдэм номтой сайн лам болно гэсэн харин үрд өвчтэй хүн болгосон байна. Жиж
мэрэгэн зурхаачаас даруй өхнө гэд нэг ч амтан хэрэглэхгүй байсан Цэрэн төрснөөс хойш эцэг гэхээ нэг ч айлгсангүй 8-9 нас хүрчээ. Энэ охиныг харин болдын ихнэр гар хөлийн үзүүрс зарах сайн зарц болгон зун болох хураг тугал хариулгаж халуун нарамд хатаана. Хаяа даавуу өмд цамц хүдсэн дээл зэргийг хийж өгөөд үүнийгээ 15 лан өгсөн мэт хариу бодно. Өвөл хавар бол хоцорсон бяруу төлөг хариулгаж зовооно. Завсар чөлөөнд аргал уруулуулж хог гаргуулна. Охины нас бага, хувцс муу ажил их болж хүйтэн халуунд зүдэрч нүднийхээ нулимсыг өдөр бүр цавруулж шагаан чинээ бор гараараа нүдээ нухалж явна. Болдын өрмөл хүн магсар үргэлж боовч хэрэгдэх боловч Цэрэн дүл өгнө. Магсар янз янзын тоглоомоор тоглоно. Цэрэн магсартай наадах гэж их дурлах боловч заав юр болохгүй. Магсар Цэрэнтэй тоглох гэвэл дижид хүндэлтэж гуйран жайлын хүүхдийг дагаж элдвийн муу зан сурч хэрэггүй хүн болно гэж хүүгээ зандарч Цэрэнтэй огт тоглолдоггүй байв. Мядаг охиноо их ядарч байгааг мэдээд арчлах гэвэл болдын ихнэр ажиллах бэрх тул мядаг дижид хоёулаа хэрэлдэхэд хүрдэг боловч мядаг болдын хаяанаас хөөгтгөө сайж диждийн муу сүрд дарагдаж зүрх мэтрэнэ. Чулуун хахвал. Тэгээд мядаг долонгор нар үр хүүхдтэйгээ хамт болдын боол болон зүдэрч болд дижид хоёр олон зарц нарын нуруунд дээр сууж тавтай жарган амьдарсаар 1915 оны өвлийн ихэнх сар болж тамгийн газар хэрэглүүлэх 10-аад хонь болдынд ноогджээ. Долонгор түүнийг тууж тамгийн газар хүргвэл түшмэл наа хонь үзэж авах болжээ. Энэ түшмэл хээл хахуулт дуртай гэж хошуу хотлоор хэлэлцэх тул ядуу хөлсчин долонгор нэг хуурахыг хүснэ. Түшмэл наа хоёр бичээж хамт хоньыг үзэж арай гэж хагасыг аваад хагасыг голов. Гэтэл долонгор завдж муутуу цаасанд хэсэг чулуу боож бариад гологдсон нэг хоньны нурууг дарж түшмэлгүй. Та энэ хоньыг үзнэ үү? Үүний би баг боловч хүч тархан гих зэргээр магтан хэлэхэд түшмэл наа ирээд хоньны хүчийг үзмэгц өнөө боотолтойгоо бариулв. Түшмэл наа ханцуу дотроо барилж үзмэгц хатуу бодвол мөнгө биз барагцаалбал 4 лангаас доошгүй тул голсон 7 хоноо дахин үзэж эргэн нягтлж бичээч нартайгаа зөвлөөд авлаа. Долонгор сэтгэл дотор инээхийн халаг болж үнэхээр байж ядавч бас айж нүүр буруулан цогсно. Тэгээд хоноо оруулж өгөөд болдын тэрж өнөө чулуун хахуулыг ярьж гэр дүүрэн инээдэн болов. Энэ тухай бас ч авир шивэр ярилцсан. Түшмэл наа яаманд орж хүн олон байсан учраас өнөө мөнгөө үдсэн ч үгүй бичгийн хайрцагт хийж чойжллоо. Түүний маргааш бичгийн хайрцгийг уудлах далимд мөнгөө үзэж задлбал чулуу байжээ. Зайлтай төрийг авилгаж түшмэл наа уурлахын ихээр уурлаж хараахын ихээр харааж шүдээд ачгантал зууж мэдсэн сурсан бүгдийг долонгороос өшөө авахын төлөө зориулвч ил задлсан бол хэлэх үг олдохгүй туйлын ичих байсан билээ. Золоор цөөн хүний дэргэд хайрцаг дотор дал задлсан нь түмэн завшаан гэж баярлана. Нэгэнтэйгүр долонгорыг муу үг олонд тараахаа сайх боловч хэрвээ тийм үг гаргавал огт худлаар түшмэлийг доримжллоо гэж гүрдэж ял тулахаар шидэв. Долонгор үүнийг битүү мэдэж хэн хүнд дэмий үл ярина. Энэ өвөл дулаан өвс их цас нэмгэн тул айл амтан тавтай. Мядаг долонгор хоёр няраа хүүхдээ арчилж ажиггүй нэг өвлийг өнгөрүүллээ. Хавар болж мал төлөлгөд мядаг хоёр үнэ 20 хон сааж идэх уухаар элбэг сув. Удалгүй зам болж айл амтан цусланд бууж ногоо цагаан элбэг болов. Энэ үед нийслэл хүрээнд татагдах цэрэг хідэн хүнийг явуулах учир түшмэл наа тавтай санаа олж түлхээлсэн долонгорыг хөөн мордуулахаар тушаалгав. Болд долонгорыг явуулахгүй гэж оролдовч цаана нь түлхээс байсан учраас чадсангүй. Долонгорыг гэрээ болдод сахиж орхиод албанд мортоход мядаг хоёр нялх хүүхдтэйгээ яаж амьдрна гэж уйлсаар хоцорлоо. Шар нарам бор хоног. Энэ үе Монголын засаг дүр шудраггүй, феодлуудын эрх хэмжээгүй лам нарын мэдлэнэн их хүний адгийг ардын адаг цэрэг болно. Цэргийн алба хугацаагүй, цэрэгт ядуухан татагдана. Цэрэг болсон хүн бусдын зарц болж амиад ижин. Долонгор цэргийн алба хичнээн жил хаахыг мэдэхгүй боловч урд юр албанд явж үзээгүй болдын хөтөл болж дол нуур юан хайлар хотыг үзсэн боловч умард зүг хошуу нутгаас гарч үзээгүй тул хойноо гачигдaltaй боловч бас ч урамтайгаар явжээ. Тийхүү нийслэл хүрээнээ ирж урд ис үзснээ үзэж ис харснаа харж энд тентхийн нөхдөдөө танилцаж эзэн богдын мутраас айдас авч цэргийн албанаа суув. Цэргийн хуаран хужир буланд боловч нэг хэсэг цэрэг хүрээнээ суух тул үүнд долонгор оролцжээ.
Энэ хэсэг зэрэг хідэн том эсхий гэрт арваад ороод дасарч сууна. 12 хүн бүр нэг дарахтай суух гэрүүдийг цэргийн харьяат аймаг хошуудаас нийлүүлсэн ажээ. Бүрээс шар бор холимог, зарим нь шалтай, зарим нь шалгүй, дэвсгэр муу, хідэн муусан ширдэг дэвсгэрийн оронцог бий боловч газар шорооноос ялгалгүй тэргийн зарим нь тэрлэг хувцас дэвсэж унтна. Сангаас хоол унд хувц сунар өгөхгүй, гагцхүү хувц хоолны өртөг сар бүр 9 янчаан өгөх нэртэй боловч хид хідэн сараар алгасах тул арга буюу бусдын ажил хийж амьдрна. Цэргийн сургууль боловсруулах нь бараг үгүй. Долонгор шинхэн ирсэн тул анхан амьдралаар баахан гачигдсан боловч хувьд байсан хідэн янчаанаар арга зааж амьд тэжив. Удалгүй хороо хүрээгээр хэсэж ажил ирнэ. Мах үргэж 5-10 мөнгө олж хідэн өдөр турш 1-2 янчаанаас их үл хэтрнэ. Заримдаа айлын хог үрж зайлуулна. Заримдаа сууж байгаа гэртээ тавтай унтж амардаг билээ. Нэг өдөр гандан орж үл таних лам айлын хашааны луйл өвсийг зулгав. Их хашаа бөгөөд хөнгүү байжээ. Луйл их ургасан тул 2 өдөр турш зулгааж 1 өдөр турш үрж зайлуулад бүхэл 3 өдөр ажил хийв. Одоо ламгуа юу өгөх бол гэж гордож суудал байшинд орж хөгцгүй хог шороо дарсан хуучин хатсан хавсай бов багсаг өгөхөд хүлээж аваад нөхдөдөө эзэнд ганц өдрийн дотор дуусжээ. Энэ мэтээр ядаж зүлж шар наран бор хоногийг өнгөрүүлсээр бүтэн 2 жил болжээ. Энэ завсар гэрийн сураг чимээг хаяа сонсож байсан боловч сүүлийн үед тавтай сураг сонсдоогүй тул мядаг хүүхдтэйгээ яаж суусныг үл мэднэ. Сэтгэлийн там. Мядаг долонгорыг явснаас хойш хуучин хэвээрээ дөнгөж амьдарч суулаа. Долонгорыг явсаар муу гэртээ нэг жишин бүрээс нэмсэнгүй. Харин муу гэр нь болдын тугал хурганы сав болж гэрийн баруун талд хавар бол нярай хураг, нялх тугал дүүрж, намар бол хинц хураг хөгнөх, бас дарчиг цагт хоцорсон бяруу түлэг урж идээд уранхай цорхоо болгож нар салхи халахлах аргагүй болжээ. Үүнд дижид өршөөж нэгэн муу туург өгөөд их тус хүргэсэн мэт санав. 1918 оны цагаан сар болж хүн амьтан тарган морины дэлийг засаж унаад тахилдана. Мядгийн ээж хэдийн бие барж дүү лам бадарчин болоод мөргөл хийж одсон тул золгох садангүй гэж гутарч суулаа. Санамсаргүй датсан сууж байгаа лам хүүн данзан гидсээ их болоход хоол ийм их баг идэхэн бөгөөдөл гидс ийхүү их болох нь ямар учирвэ гэж гайхдаг билээ. Хөвөөний гидс улам их болсоор санамсаргүй нэг цагт ядарч хэвтгэд лам багш лувсан арчлах совилхыг бодсонгүй. Яарч гэрт нь хургуулв. Мядаг хөвөөний үзүүл царайн цав цагаан гидс нь үлээсэн гүзээ мэт мах мэраагүй туранхайн туйл болжээ. Мядаг хэрхэх яах аргаа олж ядан уйл судал болд өвгөн гинт өршөөж гайгүй сайн хүн болж ловон ламыг залж ирэв. Мядаг ловон ламаас хөвөөний асуувал ловон өврийн номыг задлж шоо төлгөө гарган их нарийн үзв. Эцэст санаа алдаж сая ам нээж айда хэцүү байна гэжээ. Болд дижид мядаг гурвуулаа их сандарч зэрэг-зэргээр лам минь мэд гэжээ. Ловон өвөлрөн. Лам хичээвч барах эсхийгээс мэднэ. Үхээрийн буг нүхтсэн байна гэд нилээд ном буулгаж үүнийг уншуулсах бай. Тэгээд хичээвэл амь авч болно, хосолдож үл болно гэхэд мядаг дижидтэй зөвлөж тэр номнуудыг нь уншиж хайрлана уу гэж ловон хувь. Мэргэн ломгийн байдал сая илэрчээ. Хөвөөний өвчний шалтгааныг дамтны ээж байсан бол лав мэдэх байсан билээ. Зал бадарчин санааны дураар буг чөтгөр гэж ийн тийм солиорч ухар мөчд алдыг мөнхруулв. Мядаг энэ учрыг яаж олж мэднэ? Ачит лам хөвөөний өвчнийг харилгад сайн болгоно гэж залбирч буулгасан 2-3 өдөр номыг нь уншуулж хідэн хон нэг үнэгээ барав. Энэ өвчнөд гүрэм туслана. Хөвөөний өвчин бас л улам хүндэрч ловон дахин ном уншив. Одоо мядаг 3 хон нэг тугалтай үнэ, нэг шүдлэн өхөр, нэг даагнаас өөр юу ч үгүй болжээ. Хөвөөний өвчин бас л эсэдгэрэхэд бол нэгэн даагыг нь барьж худагт ламд даатглаа. Одоо мядаг гүрмийг базаан уншуулж дээд ламд даатгсан тул эдгэн гэж гордож хүүнийхээ царайг харж зовон суухад удалгүй 1 сар хэтрээд нас эцэсэлжээ. Хөөхий насан тис хүрсэн хүүхдийг ламын ном сургах гэж лувсан гэлэнд чав оруулж суулгасан билээ. Харин зовлонгийн авшиг авахулж 13 настай хөвөнөө өхүүлсэн үнэн хүн хөөрхөлтэй билээ. Мядгийг харгалзан туслах гэсэн болд дижид нар хөвөнийг нь амьдруулах байтугай хідэн мал нь шунхай ламын гарт шилжүүлжээ. Одоо мядаг яаж амьдж гин? Сэтгэлийн зовлонд хатаж
Үе үе санаа алдаж, уйлан нөхөр долонгорыг ирэх болов уу гэж хүлээн сууна. Ховжийн гайгаар тэнснэ. Тэр үед мөн хушууны дорилог гэдэг хүн цэргийн алба хаасаар нас нүчсний хил мэдээ хушуунд ирж сонсдмогц өгөнд дуртай хөгшин эм дорилог гэдгийг мөчөд сонсоод эндүү тогтоож долонгорыг өгчээ гэж үг тараасныг мядаг олд сонсоод хүн нэг насанд ийм их зовлон эдэлдэг ажээ гэж өглөө өдшгүй уйлж унтах нойрноос хагацж гэгч гиншин сэтгэлийн зовлон баршгүй эдлээ. Уйлсан нулимс нь урд ингрийг халтар болгоход нүд хэдийн хаван шалхан болж сэтгэл санаа эргүүлгүй шал өвчтэй амтан болжээ. Төрсөн хөвгөний өхүүлж нэг зовлон гэдлээд төвлсөн ирээ өхөв гэж хоёр зовлон гэдлээд гуйрамч амьд хижээх гэж гурван зовлон эдлэвч алт би улаан хоолой гихч үнэхээр тасрахгүй бүгтул зовлонгийн далаагаас хамтлаа ууж орчлонгийн зовлонгоос цадтлаа идэж дөнгөж муу охиноо харчлан амьдрав. Ховч эмгэн гай төв болж мядгийг улам зовоожээ. Мядаг болдын хаяг түшиж амьдрахад диждийн ааш муу дими тохиромжгүй тул уул нутагтаа одож төрсөн их чинь ядуу хүний гэргий болж байх тул түүнтэй хамтарч амьдрий гэж хүсэх боловч алс газар тул хүрэлцгэд бэрх ба 10 хэдэн жилээс хойш нэг сураг авалцаагүй тул амьд өгснийг үл мэдхээс боогдно. Нэгэн шөнө болдын ихнэрийн бүдүүн ширэн хүйстэй цагаан мөнгөн тоолууртай удаан жил майн уншиж ээл сахус болсон хар зандан эрхийг хулган орж хулгайлан авав. 2-3 хонсны дараа дижид гинэт өгүүлж эрхээ ирж ис олов. Болдоосоо нууж дув дувгүй сууж 10-аад хоног өнгөрүүлээд ловн ламыг ирмэгц асуувал ловн төлгөө үзэж мэчин жилдээ хүн авчээ гэж мэргэлв. Ловн шоо орхиж судраг дээр гарсныг хэлсэн хэрэг бөгөөд энэ эрхийг мэчин жилдээ хулган авсан байж болох гэжээ. Юунд хүнгин ламын шоо энэ мэт солиорно. Тэр хотелд мэдгаас өөр мэчин жилдээ хүн байхгүй тул дижид баахан сэжиглэвч ил хэлсэнгүй. Үүнийг мядаг мэдээд ловн дижид хоёрт далдуур их л гомдов. Ловнгой мядгийн өвчтэй хүүхдийг идэгнэ гэж юмыг цөлбөн авсан боловч уг хэрэг эс бүтсэн учир ойр хавийн ардууд шүүмжлэн шагших тул ловн тун зовхдоо нэгэнт нэгүүлсэнгүй хувраг болж нэг бяруутай үнэг эргүүлэн өгсөнд мядаг баярлжээ. Мядаг тэндээс удалгүй нүүхээр шидэж болдынд хилээд бяруутай мөн үнэгээ хөллөж гэр тэрэг хогшлын зарим ихэнхийг хаяж хагсыг ачиж нүүхэд дижид их нь хүүхнээсээ салж байгаа мэт зовсон байдлаар элдв хууран сайхан үг хэлж нүднээсээ нулимс унгааж багсаг идэх уухын мөгч салав. Болд нэг үнээг авч оронд нь хязаалан өхөр хөллөж яв гэж өгөв. Би баг хүч эзэнхий боловч тэрэг чирэгтээ үнэнээс доргүй билээ. Мядаг ганц охиноо дагуулж 3 тэргээ хөллөж хойд зүг алсыг зорин явв. Замын зур өвс муу сая ногоо гарч бий боловч малын аманд орох болоогүй тул хөсөг туйлдж басгүй тэргэн эвдэрч дээс сураар хүлж боох зэргээр зарим газар хээр хонож заримдаа айлт хонж явсаар нилээд хонож нутагтаа арай гэж ирээд ихчээ сурглав. Ядуу хүний аминд хижээл докторгүй бас суух газар докторгүй. Мядаг ихчтэйгээ бас энэ удаа уйлдах хувьгүй ажээ. Юу гэвэл мядгийн ихч хүний гэргий тул нөхрөө дагаж явхаас өөр аргагүй. Мөн л ядуу хоосон айл тул ямагт ан агнаж амьдрах учир аминд хижээлийг ирж ан хүрээс элбэг газрыг дагаж нүүсээр ерөөг зэрэг газар ирж нутаглаад бас дахин хэдэн жил болжээ. Энэ алийг хаана үдлэж явж аль газар хүрснийг нутгийн хүн яахан олж мэднэ. Мядаг ихчтэйгээ уулзахыг горцоор алсаас зүтгэн ирсэн нь хоосон мухарджээ. Ийхүү нэг ихээс сувж төрөөд нэгэн гэрт наадаж өссөн мядаг ихч хоёр хоёулаа үгээгүй ядуугийн харгаагаар тус төмөн газар тэнэж дүнгэж амиад хижээх боловч биеийн сургийг эс сонсох байтугай одоо дахин уулзах эсхийг үл мэднэ. Мядаг энэ нутгаас нялх багтаа гарсан тул таних мэдэх хүнгүй нэн их мухарджээ. Зарим хүн мядгийн ихчийг баруун зүг явсан гэх тул мядаг дими тэнэж өхөр тэргээ хөтөлж баруун зүг гэлтрв. Хэдэн өдөр явтал хушуу нутгийн хил ойр тул төдөлгүй харийн хушуунд оржээ. Дулаан цагт өхөр тэрэг явган явж хөтөлж тэнэх нь үнэхээр бэрхтээ. Цагийн улирал гам бөгөөд зуны пүү халуун болсон тул тэсэшгүй зүдэрч гэрээ барьж сууй гэхэд мод эвдэрхий бүрээс хагас тул нэгэн айлын гэрийн зайд багтаж суухын хүсэл болов. Явъя гэвэл тэрэг эвдэрсний дээр би гүцэхгүй болжээ. Ийм дараа гэж нэгэн дунд зэрэг хөрөнгөтэй айл гэржээ. Энэ айл бол
нийслэл хүрээний зүүн замын суман өртөөнд 5 мөчийн алба хаахаар тушаагдж нүүхийг завдж байгаа Донной гэгч айлажээ. Гэрийн эзэн Донной 30 хэр настай гэргийгээ Жамц гэгч ламд саяхан булаагдсан байлаа. Донной гэргийг Жамц аваад хийдийн хаяанд буулгаж анхан нэгэн хэсэг эзэмсэж байгаад түр янгаа сулрахаар хийдийн хаяа сахих борчуудын сүрэг шилжүүлжээ. Одоо Донной дахин нэгэн гэргийн авах хэрэгтэй байсан боловч юуны өмнө гэрийн ажил хийх хүнээр мөхсдөг тул мядаг хүүхэдтэй боловч ажилд чадамгай бололтой. Царай зүс сайнтай тул Донной гэргээ болгож авах санаатай боловч зам байдлыг үл мэдэх тул энэ удаа гэрийн ажил хийлгий гэж гэрт оруулан суулгахыг зөвшөөрөн хэлэхэд мядаг их л баярлаж тэр айлын тогоо шангийг барьж суухад удалгүй Донной гэр нүүж өртөөний алба хав. Энэ цавсар Донной мядаг хоёр ир юм болж 1 жил тойрон болоход хид хідэн дээл хувцас хийж өглөө. Анх мядаг Донной хоёр эвдээ байсан боловч байн байсаар хоног удах бүр Донной ааш авир ширүүн болж мядгийг гуйрамч цагаачин гэх зэргээр элдвэр хараанд оромжлоход мядаг нилээд хүлээж өнгөрүүлвч аашлах дарлах бэрхэтэс тэсвэрлэж Доннойгоос салж муу гэрээ овоолгон барьж өртөөний хаяг тушиж амьдрахад мядгийн үнэний үр түл өсөж хідэн үхэртэй болж бусдын царайг харалгүй амин тижэл хүрэлцэх учир ажиггүй суусаар 6-аас 7 жил боллоо. Ир оргов эм мухардав. Болд сайн тартаасаа салж адууны жижигийг танихгүй тэр өвөл баахан зуд болсон боловч болдын нутаг үн тавин учир хар хушуудаас олон нүүдэлчин ирж нутгалсан тул адуунаас ганц хоёрыг алдсаар 13 тоонд хүрсэн ба бас 5-6 үхэр алджээ. Долонгорыг явсаар нэг ч тохирох сайн зарц олдохгүй. Ялангуяа адуу хин дуртай хүн дураараа гам хайргүй эдэлж бага насны адуу хүл нуруугүй эрэмдэг зэрэмдэг болгоход болд дэмийлт цухалдах боловч өөрөө хийж чадахгүй тул их санаа олон үг болж уймархаас өөргүй. Ийхүү баян хүн гэвч санаа амаргүй зовж аж төрсөөр 2 жил болоход үхэрт мялцсан өвчин тохиолдож болдын үхэр их л цөөрлөө. Болдын үрчилж авсан хөвгөн нь өсөж 4-5 нас хүрлээ. Долонгор гэрийн сургийг нутгийн хүнээс сонсвол нэг хүн үхсэн гэх баг саг юмаа барсан гэхийг сонсож хэдэн удаа цэргээс бүр мөсөн чөлөө гуйхад орны хүнийг харьяат нутгаас ирүүлсний хойно чөлөө олгоно. Харьяат аймаг хошуунд бичиг явуулав гэж хүлээгдсээр 1918 оны намрын сүүл сар болоход Долонгор дэсвэрлэж ядаж нэгд гэрийн газар гачигдaltaй, хоёрд цэрэгт удаан жил суусан, гуравт цэргийн зовлон их тул хагасхийг хүсэж оргож явахаар шийдэв. Даруйд сайхан танилцсан нөхөр төндөвтэй хэлэлцэж нэг бороотой шөнө оргож гарлаа. Зуны тэрлэг хувцс эдгээр болгосон жаахан мах аяг зэргийн аарсаар ямиг боож нэг нь үүрчээ. Нэг нь хоёр имэл хазаараа баглаж үрээд явхад хоёулаа хувцс муутвал шөнийн сэрүүнд баахан чихүүцнэ. Долонгорт 10 гаруй төгрөг бий. Нөгөө төндөвт юу ч үгүй бүлгээ. Тийхүү баруун өмнө зүгийг чиглэн гараад туулын баруун гүрний адгаас чөдөртэй морь гүү хоёрыг хулгайлан авч унаад зүүн өмнө зүг гавшгаалan явсаар өдөр даваа хөрөхөд үүр цайлаа. Нар ургасан боловч будантай тул ажиггүй явсаар нэг айлд бууж цай ав. Гэрт эмгэн өвгөн хоёул байна. Сай хоёрын гэр нутаг хэрэг зэргийг асуухад Долонгор өгүүлрэв. Бид чойроос ирээд хүрээн даялаар ирээд буцаж явнаа. Хөсгөө хүрээнээс өчигдөр хэвхэн гаргасан тул бодвол өвгөр урьж хүн өнгөрсөн болов уу? Гэхэд өвгөн үнэмшиж байв. Гэтэл мордоход өвгөн гараад тэр хоёрын нэгний морь хэтэрхий сайн, нэгний унлаг гүү боловч зүдэрсэн ян зогтгүй. Имэйл хазаар их л муу. Дээл хувцс уранхай тул аяны хүмүүс арай биш бололтой гэж баахан сэжиглэх байдал гаргасан боловч ганц муу өвгөн яах вэ? Тэр хоёр мордоод нилээд газар яваад хөдөө цүл бололтой газар мориноосоо бууж тамхи татаж энгийн үг хэлэлцэхэд хоёул оргож гарахад ямар ч саад тохиолдсонгүйг бурхны өршөөл гэж баярлалтаж хэлэлцэнд саяын өвгний сэжиглэж байгаа байдлаар үзвэл бид хоёрыг тохиолдсон хүн эрх биш сэжиглэж саатуулж магадгүй гэж ярилцаад хоёулынх нь нутаг хушуу уур тул явх зам бас л сайн тохирохгүй. Иймд хоёул зам салгаар тогтож болгосон махаа эдэж сэтгэлийн үг гэр орны байдал нутаг хушууны хол ойр цэргийг ярилцаж зам салах болоход нэг сайн морио чи уун гэж найр тавин түлхэлцэж эцэст
Долонгорын нутаг холт тул долонгор унахаар шийдлээ. Долонгор түндөвт хідэн төгрөгөө өгч хоёулаа дахин уулзахын еврол тавьж нүднээсээ нулимсыг унгаан салж ядаж мордоод хоёр биеэ эргэн харж алхаж зогсшоор явхад газрын дов сэрвэн олон тул удалгүй далд оров. Үнэхээр сайхан ханилсан хоёр эр хүн гэдэг эр им хоёроос илүү янаг хайртай байх тул удаан жил нэг албанаа хамт суугаад эцэст бие биеэсээ хагацхад салан ядах нь аргагүй. Гэвч эр хүний замын хүзүү урт тул дахин уулзахыг гордно. Мухардсан орон. Тэндээс долонгор наран гарах зүгийг чиглэн хэдэн өдөр явхад ямар ч цаад тохиолдсонгүй бөгөөд төмтийн албан хааж буй баялаг хүний зарлагаар гэрийн газар хэл мэдээ нэвтрүүлэхээр яваа гэж хэлж басгүй нэрийг долоодоо гэж явжээ. Долонгорын морины зүс улаан, бие том, чих соотон, нүд баг бөгөөтл хурц, хамар монхор, үс зачир, цээж өргөн зузаан, мундаа өндөр, дил суул шингэн боловч урт. Хүл богино бүх зузаан махлаг, нилээд бүхтгэртэй шүд урт бөгөөд нарийн цэл болжээ. Эзэх цуцхыг мэдэхгүй онц төрсөн хүлэг ийм нэгэн сайн морь тул хэдийгээр гундавч яв явсаар нутагтаа иржээ. Төдөлгүй болдын дэрж гэргийнхээ ташаа сургийг сонсоод гашуудан нүүж одсныг сонсож зочсон мэт нэгэн үе завсан боловч мядгийн уул нутаг хошууг сонссон тул очиж уулзаж болно гэж санав. Болд дижит хоёр долонгорын амьд мэдийг урьдхан сонссон тул одоо хэрхэн чөлөө олж ирснийг сонирхож асууж баярлалдан одоо гэртээ суулгаж гэр малд зарцлахыг бодно. Долонгор түүнийг зөвшөөрөхгүй гэргийн хойноос очно гэж тэнд бие амарч хориод хоноод хойд зүг мордоход долонгорын морь эцэж ядарсан учир хол замнахад явагдах болов уу гэж боддож болдын торхиж өөр морь унаж явсан билээ. Энэ морь хүч тарган боловч нас хөгшин билээ. Өвлийн хүйтэн болсон тул чихүүн жаварч сурна. Ширэм явбал морь хөлөрч хөлдөг тул морио гамнаж зөөлөн явсаар мядгийн нутагт ирвэл мядгийн адил бас мухарджээ. Жухан энэ нутгийг мухардах орон гэж нэрлэвэл цохино. Урд мядаг эгчтэйгээ уулзах гэж ирээд нэг мухардсан билээ. Одоо долонгор мядагтай уулзах гэж ирээд бас дахин мухардав. Мядаг нэгэнт нутгаасаа гарах доноог дагаж алс яваад суман уртууны газар амьдран суухыг долонгор олж мэдэх аргагүй. Баг сургалж явхад тэр хошуунаас нэгэнт гарч утсан тул мэдэх хүн огт үгүйд санаа зөхөрч буцаж болдын дэрж амьдрахаас өөр аргагүй гэж гэдрэг эргэж бас нилээд хоног явж болдын дэрлээ. Болд дижит хоёр их л баярлжээ. Тийхүү 10 хоног болоход санамсаргүй занал түшмэл наа мөн л хамгийн газар сууж бүхий цагт тохиолдсон тул долонгорыг дам сонсоод бас л харгас санаа төрж долонгорыг барин авч ирүүлэхээр тамгийн газраас зарлах албаны хоёр хүнийг томлон мордуулсан нь нэгэн үдш гинэт болдын дэрж долонгорыг барьж аваачив. Харанхуй шуурган дундуур. Долонгорыг яамны өмнө сүгтгэж түшмэл наагийн доорх дид түшмэл зандран өгүүлрэн. Богд хааны төрийг хамгаалах цэргийн албан хаах нь жухамхүү хүн болсны гавьяа билээ. Чи мөн цэргийн алба хааж байтлаа. Одоо хэрхэн учир ямар залмих гаргаж ирэв. Чөлөө олгосон албаны тамгт бичиг бий бол үзүүл. Хэрв оргож ирсэн бол цохих газар хургуулсан шийдгүүлнэ гэж сандрахад долонгор оргож ирсэн тул юуны албан бичиг байх вүлээ? Айд сандарч юуны өмнө үнэн учрыг бүрэн гаргаж мэдүүлсэн боловч түшмэл наа хуучин хахугс анаж түхэлхээлсэн банз шаахаа ээлжлэн тулгаж оргож явхдаа өөр юуг хулгайлан авсан бэ гэж байцааж жухамхүү өсөө гүйц давъя гэж шүүхэд өдөр орой болсон тул маргааш дахин шүүгэж хар гэрт хүрсэн хойно гав гинжийг хийж хадгалахыг тушааж нэгэн удаа яамны өмнөөс зайлууллаа. Ялтныг хадгалах гэр хүрсэн хойно гав гинжийг хийх гэвэл нэгд тэнцэх хадаас олдсонгүй. Хоёрт маргааш шүүх гэсэн тул энэ хооронд төвөг гэж санаж зарлах хэдэн хүн түшмэл наагаас лавлвал наа зөвшөөрч сайн манаж хонохыг захилаа. Түшмэл наа өөрийн биеэр долонгорыг байцаасангүй шууд нүүр учрахаас бэрхшээсэн хэрэг билээ. Тийхүү долонгорыг хоёр хүн манлаа. Энэ хоёр хүн бол нэг нь ядам гэдэг идэр шалмаг хүн, нөгөө нь бороогоо гэдэг өвгөн билээ. Шүн их цас орж их салхилж шуурга нүдгүй шуурна. Долонгор хэрхэвч харгас наагийн гараас ам хэлтрэхгүй гэж санаж эсвэл бие хорлоо, эсвэл бие зайлаа гэж оргох чөлөө харж суулаа. Даруйд манаж байгаа ядам түшмэл түлш оруулахаар гарах завсар ядуу өвгөнийг түлхэж орхиод долонгор гарч одлоо.
Муу өвгөн хүү хай гэж димээл хархирах боловч сонсох хүнгүй. Төдөлмийн түнш авчраар гарсан ядам эрмэгц хоёул маш сайн айн сандран даруй түшмэл наад мэдүүлмэгц түшмэл давхийн сочиж тэр хоёрт их уурлаж хідэн зарлагуудыг авчирч заавал долонгорыг энэ шөнө олж ир гэж чангалан тушаалаа. Тэр шөнө цас шуурга үлэмж тул ганц хүнийг яаж олно? Түүнийг ирэхээр гарсан хүн тус явсан боловч дими тэнүүчлэн төржээ. Долонгор гараад явхад бие өвдөх боловч хатуучин баруун зүг алхлан явдал дөрвөлжин эсгийгээр нэмсэн чөдөртэй морь золоор тохиолджээ. Морины нэмнийг хазаар ногц зэргээр даруулсан тул мөн хазаараар морио осорлож мортгийг завттал ажиглавал баруун талд ойрхон хэрээтэй 2 морь байжээ. Түүнд имэйл байж болцсохгүй гэж санаж очтол нэгэн хүн имэйл байлсаар мөн морин дээр ирэхдээ гинт тохиолдож тэр хүн чи хинбэ гэхэд долонгор зарлага нэгэн хүний нэрийг зээлдэн хэлж та хинбэ гэхэд өнөө долонгорыг мансан өвгөн болох тул зүрх баатар болж өгүүлрэв. Та буц долонгор хураасан гэрийн шар эсгийд ор нуугдаж хөвцснийг тун саяхан олж барив. Харин долонгорыг ирэхээр явсан нөхдийг олж ирэх нь чухал учир энэхэн хавар бархиран явж чимээ өгье гэхэд миний морь имэйлгүй болохоор та имэйлээ өг гэхэд өвгөн үнэмшин хууртаж имэйлээ орхиод буцлаа. Долонгор тэр имэйлийг тохож хідэн мордын дундаас нэг сайныг нь шилж унаад нэгийг нь хөтлж баруун зүг харанхуй манан шуурган дундуур довтлон одов. Өвгөн буцаад тамгийн газрыг ирж төөрч мөнгөнсаар нилээд удаж арай гэж олж ирээд долонгор хаана байна гэж ирэхэд долонгор байтугай бусад зарлагууд нэг ч үгүй байлаа. Долонгорыг барьж ирэхээр гарсан бороохоо өвгөн долонгорт имэйл хүргэж өгөөд ирсэн нь инээвэл цохих хэрэг мөн. Нэгэнт долонгорыг барьсан гэх нь худлыг мэдэж амаа барьж гимшлээ. Маргааш болж шуурга оройхон арилахад тамгийн газар өвгнөөс өөр зарлаггүй байв. Бас түүний маргааш болоход явсан зарлах хүмүүсийн зарим нь ирэхэд хошуу дотор улаан унах зар бичиг өгч эргүүлвч ис олтоход манаж хоноод алдсан өвгөн залуу хоёрыг та хоёр хуйвалдан явуулсан гэж чангалан шүүсэн бөгөөд үүнээс өвгөн шархны халуун болж дөнгөж амьд мэд гарлаа. Хар сав үрж баруун зүг алхлаа. Долонгор шуурнаас огт далдрахгүй явж улмаар 2-3 өдөр явхад алс хол хошуу байтугай аймаг алсалжээ. Энэ цавсар хідэн айлд орж унд хоол идсэн ба унтсан боловч ер саатал тохиолдсонгүй. Өөрийн нэрийг долоодой гэж бас тохиолдсон нутгийн цахын зах залгаа хошуу гэж бусдаас өөр нэх буюу хамаатан садантай уулзна гэх зэрэг элдвээр худал хэлсээр явжээ. Тийхүү хэдэн хоног болоход улмаар ядарч халууран хөвтгөөс өөр аргагүй болоход нэг илбэг амин тижэл бүхий айлд хөрвөл эмгэн эхнэр хоёр байх тул өөрийн явдал учрыг нэг тэгэнгүй тоочж хэлээд хэдэн хоног хөвтгийг гуйлаа. Тэр гэрийн эзэн тусгай хэрэгээр өөр газар явсан болох нь 10-аад хоногоос ирэхжээ. Гэрийн эзний эгч чагунц түр суухыг зөвшөөрч долоодойд им уулгаж 10-аад хоног болоход өвчин намтлаа. Гэрийн эзний гэргий бол бас ч асар төвөгшүүлсэнгүй билээ. Ийхүү 15-аас 16 хонтол нэгэн өдөр гэрийн эзэн хуй гэржээ. Энэ хуй гэгч хідэн хамжлагтай тайж эрдэмгүй боловч зан авир багахгүй. Гэрт ормогц долоодог муухай харцаар удаан ажиглаж та юун хүн ямар хэрэгээр яваа вэ гэж асуухад долоотой би айл амтан хэсүүжилж яваа нэгэн ядарсан хүн билээ. Эрхмийн гэрт хэд хонож би амрав гэхээс өөр олон үг хэллээ. Дараа тайжгуун гэрийн хүмүүсээс долоотой мөчрийг сонсож энгийн харт хэрэгүүд ард боловч энэ мэт орогдол муу хүний гэрт агуулan суулгаж цохилдохгүй байтал учрыг мэдэх түшмэл томоо бүхий нэрийг хүлээсэн би агуулж яаж цохилдох вэ? Зүйн үүнийг даруй барин авч цохих газар хүргвэл цохино гэсэн боловч төвөгшөөлтэй учир гэрээсээ хөөн зайлуулж явуулах гэж шийдээд хуйг өгүүлрэв. Орогдол долоодоо чамайг барьж хүргүүлбэл цохих өршөөлийг үзүүлье. Чи эндээс даруй явж манай хушуунаас гарах тун гэж хөөв. Хөөрхий газар бүрийн харгисуудад хягагдсан долоодоо явхаас өөр аргагүй. Урд нэг морио унаж нэг морио хөтөлж явдаг байсан. Одоо 2 морио хуйг тайжт булаагдсан тул хуйгийн эхнэрээс өчүүхэн мах тосыг гуйж аваад хар саванд хийж мөрөн дээрээ тавьж өрөөсөн гартаа пяцархай хулсан ташуур барьж баруун өмнө зүг явган алхалсаар уджээ. Ир хүн гэгч элдвийг үздэг гэхэд энэ хүн энэ долоодын адил элдв зовлон дараагаар эдэлсэн хүн ховор. Ядуу турсан хүний явдал бүрд
зовлон тохиолдно. Аргагүй гачигдах цагт шудраг ард боловч хулгайлах үлийг үлдэнэ. Хэдэн морь хулгайлсан долоодог хулгайч гэвч итгэж нэгүсэлтэй. Долоодоо морийг эзэрхсэн хуйгийг шудраг гэвч харааж өгшөлтэй. Энэхүү хуйгийн гэр бол харьяат хошууны баруун өмнөд хил болох газар нутаглан суух тул нутгаас даруй гаргахыг бодож долоодойг баруун өмнө зүг хөөж явуулсан хэрэг бөгөөд тэр зүг ойр төрсөн хүн амьтангүй цөл газар ажээ. Долоодой баруун зүг нилээд явж цөл газар гэж мэдээд баруун хойд зүг эргэж явсаар атал шүн болоход би ядарч нүмер дулаан газрыг ирж хэсэг бут шарилцын зэрэгт хэвтлээ. Тодорхой хөх огторгүйд дуртмал сар мандаж, онц гялгар одод ов тодхон бүрэлдсэн үзэгдэж, 4 зүг 8 цогсоос анир чимээгүй, үнэхээр аглаг хэр газар боловч уужим цэнгэлийн гэр мэт санагдаж, нэгэн үе элдвийг эргцүүлэн бодож, гунихран хөвцээр даруйд томоо тасарч би манран унтжээ. Түүнээс нойрмоглон сэрж үзэхэд 7 өвгөн гэдэг одон орой дээр ирж үүр цайх оройтжээ. Би алдран хөвшөөлгөж хэвттэл гинэт салхи сүр хийж улам ширүүтгэхэд цас хийсэн шуур шар шувуу дуугарч чон уйлах шиг дуу сонсдож үнэхээр айх мэт бөгөөд би ч хөвцөж нойр замхран нэгэн үе сууж заримдаа хэвтэж үүр гэгэрч нар харахыг хүсэж байлаа. Асар удалгүй тэнгэр гэгэрч цэлмэг огторгүйд алтан наран тодорход алс ба ойр газрыг ажиглан үзвэл өмнө зүг өндөр хар уул үргэлжсэний наад хормоогоор хажлагдсан нарийн хоолой нь эмжээр мэт дурааж үзэгдэнэ. Хойд зүг гөвгөр далан алс газрыг халахалжээ. Зүүн баруун этгээд үргэлжилсэн урт хоолой хөхрөн харагдана. Ажиглбал хоолойд бударган дэрс зэрэг байх боловч нуруу цагаан газартаа очин овгор шарилцаас өөр өвс даанч үгүй. Нэгэнт мал идэж нүцгэн халцгаа сайр болсон газар тул ойр орчим хүн малын бараа өвл үзэгдэнэ. Тийхүү баруун хойд зүг явж хідэн баг нурууд авч гуу жалга архиа сархиа болсон ингэрт хурч наарууд болсон учир би зүлэрч түр амарч юм идэж судал маш ойрхон бололтой гинэт буундуу тас хийж чих халах мэт болов. Юу болсныг эс мэднэ. Тэндээсээ долоодой дамхын сочин айн цохорч босоод ийш тийш харвал юу ч үзэгдэхгүйд гайхаж байтал зүүн зүгээс буу барьсан явган хүн гарч ирж долоодойг харж зог тусаж зогсов. Ажиглбал анчин хүн бололтой. Өнгө цагаан дэлтэй буу норс бүү мэт харагдана. Үүнд долоодой ам нээж өгүүлрэн. Та юу хүн бэ? Надаас битгий ээ. Надад зэвсэг багаж юу ч үгүй гэж би гараа сэгсрэн үзүүлэхэд гөрөөчөн хүн бууга өмнөө барьж долоодойг их л ажигласаар ирлээ. Магдалж үзвэл хүрээнд хамт цэрэг байсан Бат гэдэг хүмүүн тул долоодуу дуу алдаж баярлан учрав. Нөгөө хүн долоодойг таньж хоёул дэмээл дуу алдах сүр салтгаас өөр ярих үг олдохгүй байлаа. Ир хүний замын хүзүү урт гихч чухам хүн энэ гэлээ. Эцгүүхээр тэндж явсан долоодой энд хуучин танилтайгаа учирна гэж хэн санах вүлээ? Долоодой сүүлийн 1000 хоногт энэ мэт баярлсан өдөр үгүй билээ. Хоёул харилцан үг солилцож ярихад долоодой өөрийн цэргээс гарсаар хэрхэн явснаа дис дараалан тоочлоо. Нөгөө хүн долоодойн явдлыг сонсож үнэхээр сэтгэл уярч санаа алдаж дэлхий дээр ядуу хүн болж төрснөөс баян хүний мал болж төрвөл сайн гэж нэгэн үе нүднээсээ нулимс гаргаж нэгэн үе шүдээ зууж гаслалаа. Батыг хэрхэн нутагт ирснийг асуувал тэр өгүүлрэн. Би сайн багшийн ачаар цэргийн албанаас халагдлаа. Миний багш бол тус хушууны мээрэн билээ. Нодон жил хүрээнд 70 пагаар суух завсраа надад чөлөө олгож буцаасан. Би одоо өвөг эцэг хөгшин ихтэйгээ гурвуул амьдрна. Бас ч хитэн мал бий. Миний гэр энэ баруун хойно асар холгүй. Ан агнахаар өнөөдөр үүгээр хэсэж нэгэн чон харж морио тушиж орхиод энэхүү зүүн довын цаанаас буудсан боловч онсонгүй. Одоо чи миний гэрт очиж хоёул хамт амьдрахаас өөр аргагүй гэхэд баярлан зөвшөөрч явах завсраа долоодой хар савтай юмнасаа гаргаж Бат чи миний гэрт тавтай морилж эдийн хоол зоогл гэж наадсан билээ. Тэндээсээ хоёул нэг моринд сундалтаж хойд зүг шогшсоор орой нар орохын хэрд Батын гэрт хүрвэл Батын эцэг хэмгэн өвгөн хоёр байна. Долоодой тэнд сууж өөрийн гэр мэт эзэмшиж Баттай ах дүү барилдан өвгөн эмэн хоёрын хуурай хүү болж хамтран аж төрж нилээд хэдэн жил боллоо. Гологдсон хүүхэн 1923 он болоход Мядгийн хүүхэн Цэрэн
18 нас хүрч ухаан сэргэлэн өнгө цус сайтай бичиг үсэг муухан төсөөлөх болсон ажээ. Санамсаргүй түүний ойр нутгийн бөгөөд ард олны хөрөнгийг арга зайлаараа цуглуулсан эзэргэг их сүрээрээ эрх мэдлийг эзэлсэн тэрүүн зэргийн туслагч тайж хааны эрх хэмжээлэгдсэн боловч харгас түүний эрх хараахан хасагдж амжаагүй. Ардын засаг тогтсон боловч ардын толгойг мөн л барьсаар байгаа түшмлээс мядгийн цэрэнг ядуу хүний хүүхэн боловч цуурай тунгалаг дуутай, цаваа цалгин замтай, гэрэлтэй сайхан царайтай, гэгэн саруул уюунтай, уулаан уруултай, уран цэцэн үхтэй, дуун цагаан шүдтэй, тунсаг хар нүдтэй, цэвэрхэн хүүхэн гэж дурлаж өөрөө авах гэвэл нэгд нас үтэлсэн байжээ. Хоёрт эхнэрээсээ айдаг байжээ. Аргагүйд өөрийн хүүдээ гэргий болгож авна гэж хэд дахин гуйж шаарджээ. Мядгийн хүүхэн цэрэн сонсоод орилон бархирч ихтэй учрыг гаргаж огт зөвшөөрөхгүй байсанд мядаг мөн өгөхгүй гэлээ. Тэр хавийн зарим хөгшөд эмэгчүүд охиноо сайн хадамд өгөхгүй гэж мядгийг буруу шаан зэмлэлээ. Мэгчин, гогчин, ламнар хүүхнээ туслагчийн хүд өгвөл туйлын сайн гэж төлөг зурхай буулгав. Харгас зүшмэлгүй мядгийн хүүхнийг хүчээр авахд төвөг мэт санагдаж 20-оос дээш настай бүсгүйчүүдийг Оросд барьж аваачих гин хүрээнээс сая 10-аад хүүхдийг Оросууд сонгож аваад барьж аваадсан гин. Саяхан хүрээнээс хэдэн Оросууд хүүхэн барихаар урд зүг явсан нь одоо удахгүй өвгөр ирнэ. Харин тэр Оросууд хүний эхнэрийг ердөө авдаггүй юм гин. Нэгэнд баригдаж явсан бүсгүйчүүд бол хар Оросын эхнэр болоод бурхан шашингүй газар байх ба мөн хаяа алж идчих магадгүй гэж цуу тараажээ. Суртал үзэл нэвтэрч чадаагүй харанхуй ардын дунд цуу үг амархан нэвтэрч нэг хошуу байтугай аймгийн дунд алс хол хүртэл маш түргэн дэлгэрчээ. Ард түмэн айн сандарч залуу хүүхнээ хөгшин хөвөө ба яртай, шарахтай, өвчтөй, зовлонтой хамаагүй эр хүйстэй хүн гэгчд ихнэр болгон өгч ир имгэж данслуулж учир зүггүй уршиг болоход мядаг бас сандарч туслагчийн хүүд хүүхнээ өгөхөр болжээ. Удалгүй туслагчаас 20-од бод мал 20-30 лан мөнгөний хамтаар хүүхний үн хут ураг болохын бэлэг гэж өгөөд хурим хийх өдрийг товлжээ. Хүүхэн барих Орос ирнэ гэж хуучин цагийн хурим ясыг тэр бүр гүйцэтгсэнгүй. Төрсөн хүүхэн цэрэнг төрүүлсэн ихийн дэрэгдэн нүдийг нь бож биеийн баглан хар илхтийн гарт өгч харгас түшмлийн бэр болголоо. Очсон цаг даруйд олон хүнээр бариулж орд өргөндөө оруулаад хар усыг нь хагалж хавчиг татвар зүүлгэж нүрийг нь бодолтойгоор нүдийг нь анаастайгаар хадам аав хадам ээжээс тэргүүлэн тэр авга энэ ах тэр хүрхэнгуй төрлийн хүн гэгчүүдэд толгой тохиулж цээж бүхийлгэн мөргөх тохих бүр тэнгэр мэт тэгш жарга намсрай мэт баян бол урт настай их буянтай яв гэх зэрэг мөргүүлсэн хүн бүр ерөөл хэлж байлаа. Энэ нь хавханд орсон үнэгнээс дор харгасуудын гарт чөлөөгүйгээр баригдсан цэрэнгийн чихэнд чоны дунаас муухай сонсдож байлаа. Тэр өдөр туслагчгүй ах дүү амраг садны хамтаар баярын хурим болж цэнгэн зугаацлаа. Тусгай гэрт ор дэвсгэр хогшил зөвлөг бэлтгэсэн байжээ. Орой шүн болсонд туслагч түшмдийн хүү хөсрийн илүүр хочтой буян гэдэг нэртэй булайхар биетэй бохир тахир амтан өвөрт өөрийн гэрхгүй бусдын хүчээр түрүүлгээ хараад түлхэгдэн орлоо. Ай нөхдөө амьдараа чөтгөрт баригдаж араараа мангасд тэрвүүлбэл арай үүнээс дээр болов уу гэж атран тийжлэн байвч аргагүй бусдын эрхэнд орсон ажээ. Буян гэгч нөхөртөө үнэн санаанаас түмэнтэй дургүй мянгантай чигшдэг боловч эрх чөлөөгүй тул яана. Энэ өдрөөс хойш цэрэн нь энэ айлын тогооны альчуур галын хажнаас өөргүй хамгийн муу хар бор ажлыг хийж байвч аав ээж болгочийн санаанд аятай тохирох зүйл нэг ч үгүй. Ажил бүр буруудаж өдөр бүр өглүүлж цаг үргэлж загнуулж хаяа зодуулж толгойдоо далавч зүүж мөрөндөө бүх зүүж түмэн зовлонг ганцаараа эдэлж ядарч зүдэрч явав. Өглөө босно цай чанан түлш түүн хоол хийн дээс томн дээл уян хувцс хийн ус авна нүүвэл тэрэг хөтлөн буувал гэрийн ажил хийн суувал хатавчнд суун өхөр хоньсаан малын ноос ус хяргана заримдаа хонь хариулна хаяа өхөр буцаана зун болбол тугал хураг хариулна өвөл бас бяруу төлөг арчлана цагаан идэ боловсруулна цэрэнгээс эрт босхонгүй цэрэнгээс орой унтхан үгүй энэ мэтэр туйлын зүдэрч амьдарч байсан билээ. Цэрэн нэгэн өдөр явтал өртөөгөр яваа үл таних боловч үе насны нэгэн бүсгүйтэй уулзжээ. Цэрэн их зовж дарлагдж байгаа бөгөөд ир им эрх чөлөөтэй юм гин гэж нэг дам сонссон боловч
Учрыг мэдэхгүй тул асуухан олдохгүй явсан билээ. Энэ бүсгүйтэй энэ тэр үг ярилцах улмаас эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөө олсон эрчүүдээс ялгаагүй болсон эрдэм ном сурах хэрэгтэй гэх мэт үгнүүдийг сонссон нь сэтгэлийн дотор нар ургасан мэт сонирхон байжээ. Албаар яваа адил чацуу насны бүсгүй нь цэрэн хүүхний зомон зүдэрч байгаа явдлыг сонсоод хідэн зүйлийн эрдэнэ мэт чухал сургаалыг хэлж өгчээ. Түүний хэлсэн нь ир эм ялгалгүй нэгэн адил эцэг гэхээс ч биеийг олж төрсөн хүн юм. Тийм боловч эзэрхэг харгасуудаас бидний бүсгүйчүүдийг мал мэт дарлаж боолчилж байсан бөгөөд одоо ардын засаг мандаж эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил эрх чөлөөгөө олсон тул дарлагч этгээдтэй тэмцэж эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй. Ир эмийн явдал бол өөр өөрийн дураар болохоос биш заавал албатан суулгах зүйлгүй. Чи нас залуу ба ядуу ард тул эрдэм сурах хэрэгтэй. Улаанбаатарт очивол орох сургууль олдох ба сургууль эрх чөлөөгөө олсны хэрэг сая бүтнэ. Чиний ийхүү бусдын боол болж явдаг бол буруу. Эзэрхэх харгас ноёд лам нар бол ганц чамайг биш Монголын бүх ард түмнийг дарлан мүлжиж байсан боловч одоо тэднийг дарж бий гэх зэрэг сургажээ. Энэ үед ардын засгаас бүсгүйчүүд адил хэрэгтэй гэж тогтоосон боловч орон нутгийн газруудад феодлын эрх бараг хэвээрээ бүсгүйчүүдийг харж хамгаалах этгээдгүй. Доод ангийн итвэх төдийл хөгжөөгүй. Бүсгүйчүүд харанхуй бүдүүлэг ба хоорондоо зузаан холбоогүй эзэргээс аль ч газрын бүсгүйчүүд өөрийн санаагаар өөрийн орон нутаг дотроо эрх чөлөөгөө олж хөгжих арга байсангүй. Ганцхан Улаанбаатар хотноо бүсгүйчүүдийн байдал урагш давшиж хөдөөгөөс ирсэн бүсгүйчүүдийг дэвшүүлэн хөгжүүлж байсан учраас энэ үед хөдөөгийн дарлагдсан бүсгүйчүүдийн эрх чөлөө олох зам нь Улаанбаатар хот байсан билээ. Тийхүү цэрэн Улаанбаатар орохоор шийдэж сэтгэл санаа маш хөдлөн асуух үг олон байх мэт боловч дараалан хэлэх хэв олдохгүй тул гомдон байжээ. Тэр хүүхний улааж хүн нь явсан учраас яаран мордон явхад цэрэн идүүгээ сайхан танилцсан нөхөр боловч эртний танилцсан сэтгэлийн нөхөр мэт санагдан хойноос нь харж би ийхүү эрх чөлөөтэй хүн болоод үүний адил явах цаг бий болов уу гэд санахад нүдийн дүлмэс гарч байлаа. Түүнээс хойш хадам аав ээж ба нөхөр гэдэг чонын шүднээс ялгалгүй харгасууд нь зүйлээр доримжлох бүр сэтгэлд уур багтан ядах боловч ядуу бүсгүйд хэлэх өгөхгүй айлын бэрд амгүй гэж дувгүй явъя гэтэл сэтгэл хөдлөж хадам ээжтэйгээ хариуцсан хэрэлдээд ир нөхрөө илжиг гэж гараагаад өөрийн гэртээ гүйн харж ихтэй зовлонгоо тоочж эзэрхэг эцэг хөвгүүн хоёрын гараас ангижруулахыг дахин гуйв. Гайхал буйнанд гав гэж ирээд их мядгийг элдвээр зандарч эхнэр цэрэнг түрмгийлэн дарлаж багсаг золож бархируулсаар уйлуулсаар барин аваачив. Бас дахин цэрэн гүйж харах гэтэл гэрээ хүрэх замын зур баригдаад галын хайч үхрийн ташуураар жанжуулж шархны халуун болтлоо зодуулав. Их мядг нь хүүхнийхээ зовлог мэдэж гаславч аврах арчлах аргагүй билээ. Цэрэн хүүхэн нэг өдөр ихтэй нууц мэдгдээд оргон явж Улаанбаатар орохоор шийдвэрлэжээ. Тэр шөнөдөө туслагчгүй мөнгөтэй эмээлийг сайвар цагаан морин дээр тохож ир нөхөр гэгчийн эзгийн хооронд эцэг гэгчийн унтаж хэвтэх цагт аар сар юмаа ардаа бүслээд альчуур дурдан зэрэгээ ангиртээ өврлөөд баруун хойд зүг цогвуулан одлоо. Шөнийн харах үед ганц би ихнэр хээр алс явхад аймар бэрх боловч муурын амнаас мултарсан хулган мэт яарвчлан явсаар маргааш өдөр болж газар нилээд алсалж замын айлаар ороод ташрамын хүнтэй танилцсаар Улаанбаатарт ирээд танихгүй хүнтэй танилцаж үзээгүй юмаа үзэж үсээ буулгаж дээлээ засаад энтхийн айлд сууж хэд хоноод дараа нь 1925 он болтол сургуульд сууж бичиг үсэгт сайн гэгдэж улс төрийн сурталд дунд зэрэгт тооцогдож бичвэр гар бэлэн хэлбэл ам бэлэн болжээ. Тэр засвар ихэн ирээд түүний сайныг үзэж цаглашгүй баярлжээ. Тэр жил Баялаг айлын хар нутаг дээр гуйланчлалны бор гэрийн дотор бархиран чарлаж гологдон хэвтсэн цэрэн одоо ийхүү эрх чөлөөг олоод эрдэм соёлд суралцаад бүсгүйчүүдийн байдлыг урагш татах бүрэн эрхт улсын шудраг ажилчин болж явна гэж хэн санах билээ. Барагдшгүй баяр. Цэрэн хүүхэн мөн оны намар хөдөө албаар явах болж баярлан мордож баруун зүг явхад 7-8 хоноод салбар өртөөгөөр дамжин явж нэг хушууны тамгын газар хүрлээ. Залуучуудын үүрийн хурал ба энгийн ардын хурал цэргийг зарлаж заавар бүхий ажлуудыг гүйцэтгэх зураа долоодоо эцэгтэйгээ тэнд учирсан ажээ.
Долоодоо цэрэн хоёр бие бие танихгүй бөгөөд цэрэн миний эцэг урд хүрээнд хүсэн гэж санана. Долоодоо бяцхан охинтой гэргийгээ тэр зүүн аймагт ирээд ис олсон тул энэ тучрна гэж огт санах аргагүй. Эцэг хүүхэн хоёр нүүр учирсан боловч бие бие таниагүй билээ. Тэр өдөр цэрэн буцахыг завдсан боловч ямар нэгэн хэрэг ис бүтсэн учир дахин нэг унжих болов. Тусгаар гэрт сууж байсан тул хуучин галчиж шалтак тохиолдсон тул оронд нь нэг хүн суулгахад долоодоо өвгөн тохиолджээ. Долоодоо өвгөн хүүхний цай хоолыг бэлтгэж суух зураа хэрэгтэй хэрэггүй юмыг ярьсаар өөрийн явдлыг ярьж муу өвгөн чинь зовлон үтсэн толгойдоо гэж зов зүдэрч явсныгаа тойжин ярихад цэрэн хүүхэн санаа авч эцгийн явдлыг үр тэхээсээ сонссонтой зарим үг яв цав нийлж өвгөний хуучин нутаг хушуу хүртэл тохирохоор харилцан итвхийлэн асуулцаар хүүхэн урдаар эцгээ таньж долоодоо дараагаар хүүхнээ таньж миний хүүхэн гэж хашгиран хүзүүдэж авлаа. Төв газраас томилогдсон яваа залуу хүүхнийг хүдсэн дээлтэй ядуу өвгөн тэврээд учир зүггүй үнсгэд ойрын хүмүүс цуглаж мунсан өвгөн мунхагдаж тэнсэн өвгөн тэнэгтэж албаны хүнийг самардлаа гэж ая зүг олж ялгахыг оролдов. 50-аад нас хүрсэн насан туршаар зовсон долоодын 2 дугаар баяр нь энэ билээ. Долоодоо мядгийг мэд сайн сууж байгаа гэхийг сонсож идүүгээ хүүхэнтэйгээ уулзснаар үл барам мядагтай бас уулзах болно гэж санаж бүх сүнэлцэх боловч яахан явж хүрэхийг явган явгаас өөр аргагүй болов уу гэхэд цэрэн нь хамт явъя гэж зөвшөөрөлдөж маргааш явах болоод долоодоо гэртээ харж Батын эцэг хэдийн ухсан тул түүний эмхэн Бат хоёрт учир явдлаа сайхан хэлэхэд тэр хоёрын сэтгэл бас их хөдөлж гурвуул тархан мах чанаж сайхан цай уугаад бие биетэй салхын ёс хийж дараа баяртай учрахын өрөөлийг тавьж салаад долоодоо явж тамгийн газар ирээд нэг унтахад юр нойр хүрэхгүй тул шүн их урт мэд санагдаж тийчгэн хэвтгэд дэсгэлгүй баярлах тул заримдаа инээдэм хүрэх мэт боловч бас санаа алдаж нүднээс нулимс туслана. Хүүхэн залуу хүн тул сэрэхгүй унтахад өвгөн хүүхнээс асуумаар хэлмээр юм бодогдож үнэхээр өглөө болохыг маш их хүлээж энэ баярлаж байгаа нэг шөнө нь зовж өнгөрүүлсэн 50 жилээс урт мэт санагдана.